За сайн байцгаана уу? Идида контент маань 2 дахь дугаараа хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээд энэ дугаараар яах вэ гэвэл пицца захиалах болно. 2 газараас пицца захиална. Додо пиццагаас мөн бас Пицца Хатаас захиална. Тэгээд энэ 2 газараас пиццагаа захиалангуудаа хөргөлт нь хэр удах вэ? Пиццаны амт нь ямархуу байхыг гэдгийг харьцуулах болно. За, Додо пицца руу залгая. Сайн байна уу? Дунд хэмжээний горгонзола пицца 2 соустай хүргэлтээр захиалъя. Одоо Пицца Хат руу залгана. Сайн байна уу? Хүргэлтээр дундын хэмжээний пицца захиалъя. Сүхбаатар дүүрэг Шангрила молын эсрэг байгаа Чойжин ламын музейний зогсоол руу. Тэгвэл Чойжин ламын музей рүү. Яаж байгаа юу? Үйлчлүүлж байгаа. За. Байна. Хүргэлт хийх боломжгүй. За, шалтгаан нь яг ямар шалтгаантай юм бол? За ойлголоо. За баярлаа. За, Пицца Хат ачаалан хийх байгаа хөрөхгүй учраас Пицца Хат руу зориод пиццагаа авна. Тэгээ бас Додо пиццаар бас давхар залгачлаа. Очоод авчий гээд тэгээд 2 пиццагаа халуун дээр нь авъя. За, Идида контентын маань гол зорилго юу вэ гэвэл та бүхэнд цаг хэмнээд баримттай, бодиттой, хараат бус хоолны шүмж. Тэгээ би Додо пиццагаа авсан байна. Тэгээ Додо пиццагаа идий. Пицца бол маш гоё, үзэмжтэй харагдаж байна. Би өөрөө горгонзола бяцлаг дуртай. Тэгээ горгонзола бяцлаг нь харагдаж байна. Та нар ийшээ ингээ харах юм бол горгонзола бяцлаг харагдаж байна. Үзэмжийн хувьд бас амар амттай харагдаж байна. Хяан байна. Яг ямар хяан байгаа юм бол тэрийг мэдэхгүй байна. Сонгон харагдаж байна. Мэдээж бяцлаг, томатны соус, талх нь бол одоо гоё баригдсан байна. Пиццаны гарал үүслийг авч үзэх юм бол 18 дугаар зуунд Италийн Naples буюу Наполи хотоос гаралтай. Тэгээ тэнд энэ талхан дээр нь анх зүгээр одоо томат, оливын тоос, бяцлаг тавьж агаад маш энгийн байсан. Тэнгүүтээ Италичууд тэр Наполиос Америк руу гарангууд 19 дугаар зуунаас хойш 20 дугаар зууны үед пицца яг өнөө ийм төрхтэй болцсон байгаа. Тэгээд Додо пиццагийн нэг зүйл нэмээ гэвэл гоё соустай байдаг. Тэр соус нь бол саримсны амттай. Горгонзола бяцлаг маш гоё амттай байна. Тэгээд Додо пиццагийн горгонзола пиццаг дангааранган эцснээс соустайгаа идэхэд идэ гоё байдаг. Тэгээ ерөнхийдөө Додо пиццагийн горгонзола пиццад 5-аас 4 өглөө. Яагаад 4 өгж байгаа вэ гэвэл дам пиццагийн дангааранган эцснээс илүү яг энэ соустайгаа идэхээр маш гоё зохицож байгаа. Тэгээ тийм болохоор горгонзола пиццад 5-аас 4 өглөө. Тэгээд хэдүүлээ одоо Пицца Хатын пицца идцгээе. За, Пицца Хатаас пиццагаа өөрөө хүргэлт хийгээд авчлаа. Тэгээ энэ пиццаны нэр бол одоо пармезан бяцлагтай hot dog pizza. Би анхны удаа энэ пицца идэж үзэж байна. 2 соус өгж байна. Нэг нь кетчуп, нэгдүгээр зэрэглэлийн кетчуп, горчичны соус. Hot dog-ыг кетчуп тэгээд горчицтэй идэг учраас өгж байгаа хаа гэж бодож байна. За, пицца бол маш сонирхолтой харагдаж байна. За, ингэж харагддаг юм байна. За, эхлээ соусгүй идэж үзье. Надад бол нэг амар гоё биш байна. Hot dog-ны хэсэг нь бол хуурай аргу байна. За, hot dog. Гэтэ ер нь пицца чи угаасаа томатны соустэй тэгэнгүүт нэмээд кетчуп өгөх шаардлага байна уу гэж бодож байна. Энэ бол ерөөсөө нэг тийм амар онцгой амт байхгүй наа. Ер нь амар амтсал байна. За, кетчуптэй дүрээд үзье. Кетчуптэй илүү гоё амттай байна. Бөөнийх юм ах нь яг нэг тийм амар гоё амттай биш наа. Надад бол. Та нар хэрвээ харж байгаа юм бол энэ hot dog-ны мах нь бол одоо нэлээд шарагдсан зөөлж гин үү ямар ч гэсэн амар хуурай байгаа. Тэнгүүт нь энийг дахиад одоо энэ талханд ингээд оронгууд нь бүр юм хуурай ингээ аргу болоод байна. Яалтчгүй одоо энэ чинь дөрөнгүүд нь арай тийм аргу биш мэдрэмж авж байгаа. Гэхдээ яг үндэ дөрмөрг байна. За, Пицца Хатын пармезан бяцлагтай hot dog пицца 5-аас
2 өглөө. За яагаад 5-аас 2 өгж байгаа юм бэ? Амт тун тааруу байна. Тэгээ пиццаанд хийж байгаа амтлагчууд нь миний хувьд бол нэг тиймэр зөгцөхгүй байна одоо. Хотдог байсан бол кетчуп тэгээд горчиц бол гой зөгцөн. Түүнээс бол яг пиццан дээр хийхэд бол надад нэг тийм амар гой санагдаагүй байгаа. Пицца чи өөрөө томатны соустэй тэгээд пиццан дээр кетчуп хийнэ гэдэг бол надад бол утгагүй санагдаж байгаа. Би бол пиццан дээр хизээч одоо кетчуп тавихгүй. Амтны хувьд тун тааруухан байна. Яг ийм нэг төсөн мэдэнгүүтээ дахиад нэг 2 дахь төсмийг идэх гэсэн тийм сэтгэл байхгүй байна. Дээрэс нь нэмээд бас нэг өөр нэг бэрхшээл гэвэл би хүргэлтээр захиалах гэж байсан. Гэвч ачаал хэд их өндөр байна гэд хүргэлтийн боломж байгаагүй. Тэгээд тийм болохоор өөрөө пицца хатаас очиод зориод худалдаж авсан. Маш өвөрмөц гоё сонирхолтой харагдаж байна. Гэхдээ би бол яг энэ пиццаг бол дахиж 2 дахь удаа бол захиалахгүй өөр пицца сонгоё гэж бодож байна. Энэ дугаарын дүгнэлт юу вэ гэвэл доодоо бол пицца хатыг хамаагүй амттай гоё санагдаж байна. Яг ингээд дараалал идэж үзэнгүүт. Тийм болохоор та бүхэн бас өөрсдийнхөө сэтгэлдээ хуваалцаарай. Тэгээ эдидаг контент маань ямар зорилготой вэ гэвэл та бүхэнд хоолны шүмжийг бодиттой, баримттай, хараад бус маягаар хүргэж байгаа. Тэгээ энэ контент таалагдж байгаа бол subscribe, follow дараарай. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.